Шинжлэх ухаан танин мэдхүн од хүндэр суугт танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Студиуд урлаг судлаач Машбатын Амина, хөтлөгч Ганбаатарын мөнгөцөл миний бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хос төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаар хариултаа хадгалын хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож буй худалдаа хөгжлийн банк болон өдөр бүр шинэ ураатай төлөөшүүгийн дэмжлэгээр танд хүрч байна. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За, ямар гайхалтай бүтээл өнөөдөр бидэнд танилцуулах гэж байна. За, өнөөдөр бид нар мэдээж хүн болгоны амьдралдаа нэг ч удаа болов харж исэн. За, мөн үл таних эмэгтэй Леонардо да Винчигийн Мона Лиза энтертэй адилхан бас л бидний гэр оронд өлгөөтэй байдаг байсан сувдан эмэгтэй гэд бүсгүн талаар ярих юм. Гэхдээ энэ зургийг маань ер нь энэ зургийг зурсан Ян Вермер гэдэг зураачийн талаар зөвхөн ганцхан зургийг нь ярьж ойлгох боломжгүй. Дээр хэдүүлээ төрөгийн нэвтрүүлэх шиг бас нөгөө урлагийн алхалтаа хийнэ гэсэн үг. Гэхдээ эхлээд нэг юм хөгжилтэй гэж хэлэх нэшин. Би нөгөө нэг хуульч агийн шиг жоохон бас гунгийн юм ярихтаа инээчээд байдэн шүү. Гэхдээ ямар ч гэсэн нэг тийм хэцүүхэн түүхээс эхлэе гэж бодож байна. За нэг Хан ван Мегерен гэж нэг хүн байжээ. 1889 онд Амстердамд төрөөд 1947 онд нас орсон буюу саяхан амьдарч исэн хүн байх нь тий. 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх дэлхийн 2-р дайныг үдсэн тийм хүн байна. За энэ Хан ван Мегерен гэдэг хүн болохоор маш хатуу нэг тийм католик гэр бүлд төрсэн Голланд хүн байж л тий. Тэгээд энэ хүн маань маш хатуу эцэг ихтэй. Тэгээ аав нь ингээд хар багаас нь за чамаа ингээд даруй занд сургана гингүүтэй яадаг байсан бэ гэсэн чинь өдөр болгон ингээд нэг хідэн хуудасаар бүр ингээд хідэн олон 10 дэвтэр ингээд биевэл хинч биш гэж бичүүлдэг байж л баг багт нь. Тийм аимшигтай юм гэр бүлийн сэтгэл зүйн дарамтанд өссөн. Дээрэс нь ингээд хайртай охин дүү нь болохоор юм хөгжлийн бэрхшээлтэй байнгын охин дүүгийнхаа төлөө санаа тавих хэрэгтэй нэг тийм хүн өсч том болжээ. За тэгээд энэ Хан ван Мегерен энэ бол манай зураач биш шүү дээ тий өнөөдрийн зураач биш зүгээр л Хан ван Мегерен гэдэг нэг Голланд хүн. Энэ хүн маань том болоод архитектурын сургуульд орж. Тэгээд анх удаа архитектурынхаа тэр гоё зураг дүрслэлээр өөрийнхөө байшинг бариулаад өөрийнх нь бүр зураг нь тухайн үеийнхэн залуу зураач нарт олгодог байсан алтан медаль төхөрөөд ер нь бол үнэхээр зургийнх нь карьер нь амжилттай явж ажилтээ. Гэхдээ Хан ван Мегерен яасан бэ гэсэн чинь тухайн ер нь 17 дугаар зууны алдартай Франц Халс гээд зураачийн бүтээлүүдийг хуулбарлан зурдаг болчихлоо. Тэгээд хуулбарлан зурсан чинь зарим хүмүүс болохоор өстө Франц Халсаас ямар ч ялгаа алга гэл ингээл яг Франц Халсын яг ориг бүтээлийг нь үзсэн юм шиг хүлээж аваад ижил тээ. Тэнгүүт нь Хан ван Мегерен ингээд Франц Халсын үзсгэлээ ингээд нэг алдартай өөр зураачийн үзсгэлээ ингээд хотлоо хэлээд үзсгэлэн гаргаж илтээ. Тэгсэн чинь тэрэн дээр нэг амар тухайн үеийн алдартай элит одоо үгэн урлагийн ертөнцид хууль байсан гэж хэлж болохоор Абрахам Брэдиус гээд урлаг судлаач хүн очингуудаа энийг ямар юмных нь Франц Халс гэдгийг. Энэ ямар юмных нь эртний зураг байдгийг. Энэ бол худал хуурмаг зураг байна гэд. Тэгээд нөгөө Хан ван Мегерений маань шарыг хөдлөгчдөг байхгүй. Тэгвэл Хан ван Мегерен ч болохоор нөгөө багаасаа өөрийгөө хинч биш гэж бодож өссөн. Тэгээд мэдээж хүн л юм чи шарн хөдөлсөн байсан юм шиг байгаа. Тэгэнгүүтээ яасан бэ гэсэн чи тэгвэл би энэ урлагийн элитүүдийг энэ урлаг судлаач нарыг ерөөсөө хуурхаар шийдлээ юм байна. Итгэтлэн дуурах хэрэгтэй. Итгэтлэн. Тэгээд тэгэнгүүтээ Франц Халсаас гадна өнөөдрийн манай баатар болох Ян Вермер, Жоханнес Вермерийн зургуудыг хуулбарлаж эхэлсэн байна. Тэгээд хуулбарлаад дараа нь нөгөө нэг Абрахам Брэдиус гээд актер урлагийн мэдлэгтэй судлаач чинь хурж ирж байгаа. Тэгээд Вермерийн зураг гэж харангуйтай тухайн үед чинь 20 дугаар зууны их үе гэхээр угаасаа л Вермерийн зургууд дөнгөж олдчихл байсан үе гэсэн үг. Мартагдсан байж байгаад энгүүтээ энэ чи яг ориг Вермер байна штэ гэд хүлээн зөвшөөрсөн. Тэгтээ нөгөө нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн юм чи Хан ван Мегерен өөдөөс нь наа чи худлаа байсан юм а гэж хэлж болохгүй байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр Хан ван Мегерэнд яг тэр ориг юм шиг дуурайлхан зурсан зургууд нь маш их мөнгийг авчирч байсан байхгүй.
Тэгээд Ханван Мегер маань чимээгүй байжгаад дэлхийн 2 дугаар дайн болгоо. Дэлхийн 2 дугаар дайны одоо фашист удирдагч нараа зарим нэг нь бол ингээд урлагт бас нэлээд хайртай байсан. Тэгэнгүүтээ надад энэ Вермер байгаа мó. Тэгвэл би худалдаад авчигээд манай Ханван Мегернаас худал зорсон Вермер хоолбарыг нь худалдаад авчиж байгаа. Гэтэ өөртөө хоолбар гэж мэдлгүйгээр худалдаж авсан. Мэдлгүйгээр яг ориг Вермер гэж бодож маш их мөнгө төлж авч байгаа. Сая 600 мянган гэлтэн жил. Ер нь амар үнэтэй. Тэгсэн чинь дайн дуслаа. Дайн дуусахад яасан бэ гэсэн чинь ер нь бол бид нар нөгөө нэг янз янзын киногоор мэддэг те. Тухайн үедээ Европт фашист цэргүүдтэй хамтарч исэн одоо уулзж исэн эмэгтэй бүсгүүчүүд байдаг ч юм уу. Тэр хүмүүсийг бүгднийг эргүүлээд шийтгэж эхэлсэн тийм. Харин тэдэнд үйлчлдэг байсан уушин газар, үйлчлэгээний газар эмэгтэйчүүд ер нь бол маш их харгислал кино хийдэг шүү дээ. Тийм их аимшигтай харгис шийтгэдэг. Тэгсэн чинь энэ хоморгонд манай Ханван Мегерэн фашист удирдагч нарт зураг зарсан. Тэгээд үндэснийхээ одоо үнэт бүтээл болох Ян Вермерийг зарсан гэд шоронд дуудагдчихж байгаа байхгүй. Дайны дараа. Ингээд дайны дараа нөгөө шоронд дуудагдаад 1945 онд тэгэнгүүт шууд цааслагдах уу? Эсвэл Ханван Мегерэн үндэснийхээ сор бүтээл болох Ян Вермерийг зөвөр хуулбарлаж ийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх үгэнгүүт хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод тэгээд хүлээн зөвшөөрсөн юм байна. Тэгээд энэ үед болохоор ингээд урлаг судлаач нарын хувьд бол бүр бөө юм болж исэн л та. Нөгөө мундаг те юу Абрахам Брэдиус энэ төр чинь юу яасан бэ штэ. Үннийг юусэн харж чадаагүй штэ тий. Тэгсэн чинь өөр бас нэг Йохан Хайзенга энэ төр гээд арай тийм нэр алтартай биш урлаг судлаач нар байсан. Тэр нь болохоор үгүй энэ чинь Вермер биш байна гэдэг ахт чинь тэдрийг сонсоогүй байхгүй. Тэгээ бүр бөө юм болоо тэрүүгээр. Тэгээд эхлээд бол итгээгүй юм. Манай Ханван Мегерэнд үгүй энэ бол яг Вермер байна гэдэг нэг судлаач нар маань хэлсэн ингээд дайрч байгаа шүү дээ. Тэгэнгүүт за тэгвэл надаа яг одоо энэ шүүхийн тавцан дээр бир аваад тэр затаа аваад тэр би зуръя. Тэгээд зурж үзүүлж байгаа. Тэгэнгүүт нь мэдээж ч чинь хурдан зурагдахгүй. Тэгэнгүүт нь за нэг тусгай байр өгөөд тэрэн дотор 6-7 хоног байлгаад тэсэн чи Вермерийг дургах гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт за ямар ч гэсэн үндэснийхээ үнэт бүтээлийг бол гадагшаага бол зараагүй юм байна. Фашист цэргүүдтэй бол бүр фашист цэргүүдийг Вермер гэд худлаа хуурсан юм байна. Бараг гаяа ягалсан болох гэдэг тийм. Тэгэнгүүт за яг үнэхээр зөвөр хуулбар хийж тийм худлаа ярьж хүмүүст зарж ясан учраас энийг нөгөө Луврын хэрэг гэж үзээд 1 жилийн ял оноож байгаа. Гэхдээ манай Ханван Мегерэн маань болохоор ерөөхдөө жоохон хэцүү амьдралтай хүн байсан. Хайр дурлалын амьдрал нь ч бүтээгүй, хүүхэд насны ч их хэцүү. Тэгээд маш их алкогол болон опиум хэрэглэдэг. Энэ надад нөлөөлөгч бодис. Эннээсээ болоод 1 жил шоронд байх хугацаанд тэр шоронгийн нөхцөлийг даахгүйгээр нас барсан гэдэг ч байгаа. Тэгэхээр Вермерийн бүтээлүүд бол 20 дугаар зууны ихэнх гэхэд бол аль хэдийн дэлхийд те энэ бол Голландын үндэсний үнэт бүтээл юм. Одоо манай Монголд бас нэг 5 бүтээл байгаа шүү дээ. Өвгөн хуурч азарганы ноцтолтон ажлын дараа энэ төр гэх мэтчлэн тэгээд тэрүүнтэй адилхан ер нь үндэсний үнэт бүтээл гэж бол аль хэдийн тооцогдсон байсан байна. Гэхдээ яг Вермерийн өөрийнх нь амьдарч исэн 17 дугаар зуун яг амьд ахуйда нэр алдартай өрн гэсэн захиалагч нартай байж байгаа гоо та нас орсныхаа дараа бол мартагдсан байхгүй. Мартагдаж байжгаад нэлийн сүултл одоо агуу гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Бас нэг тийм энэ дүүлэнээр үү? Энэ дууланаас гэхдээ арай өмнөхөн өмнөхөн хүлээн зөвшөөрөгдсөн байсан болохоор магадгүй Ханван Мегерэн тэрийг дуурайж зуръя гэж бодсон байх л та. Инхээр энэ Ханван Мегерэний хувьд ч тэр ер нь ингээд Рембрандтыг юм дуурайж зуръя гэсэн юм хүсэлтэй хүмүүс бол уучлаарай Рембрандт гэдэг Вермерийг дуурайж зуръя гэсэн хүсэлтэй хүмүүс олон байдаг боловч яг өнөөдөр яг Вермерийн хэдүүлээ энэ урлагийнхаа алхалтыг хийхдээ яг юу н онцгой юм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд хамгийн дөрөнд хамтран ажиллагчаа зарлая. За тэгээ өнөөдрийн одоо хамтран ажиллагч маань нэг нь өдөр бүр шинэ өрөөтэй Түлэшүү. За Түлэшүү бэкери маань илүү амттай илүү эрүүл цагаан будааны шинэхэн талхнуудыг худалдаанд гаргасан юм байна. За эхнийх нь basic rice bagel буюу энгийн будааны bagel, хоёр дахь нь гүнжтийн үртэй будааны bagel, чидүүн жимстэй. Чидүүн жимс нь олив штэ тий. Монголоор бол чидүүн жимс гэдэг. Чидүүн жимстэй будааны bagel болон salted pan bread.
гэх нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргасан юм байна. За Basic Rice Bagel нь хөвсгөр зажлууртай будааны гурлаар хийсэн илүү эрүүл илүү чиглэг bagel юм байна. Энгийн гурлыг бодвол илчлэг багтаа гэсэн үг юм байна те. Тэгээ хурдан шингэнэ. За Sesame Rice Bagel нь хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурлаар хийж гүнждийн үрээр амталсан илүү эрүүл илүү амттай. Olive Rice Bagel нь хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурлаар хийсэн жидүүн жимс буюу оливаар амталсан тийм өрмөц амттай байх нь те давстай ч юм уу. За тэгээ salted palm bread нь будааны гурлын 3 хэсэг давстай цэцгийн тосыг шингээж амталсан шаржиг нур бүтцтэй илүү хөвсгөр амттай талах юм байна. Та бүхэн тэгэхээр энэ шинэ бүтээгдэхүүнүүдийг амтлахыг хүсвэл Төлөөшөө Bakery-гийн Улаанбаатар хот дахь бүх салбаруудаар үйлчлүүлээд шинэ бүтээгдэхүүнийг амсч болно. Тэгээ шинжлэх ухаан танин мэдгүй од мундар суугийг дэмждэг өнөөдрийн нэвтрүүлгийг үзэгчид сонсогчдод хүргэх боломжийг бий болгосон Төлөөшөө компанид баярлалаа. Маш их баярлалаа. Төлөөжүүдэд дуртай шүү. За тэгэхээр Ян Вермер буюу одоо Йоханнес Вермер гэдэг юм л та. Голландын 17 дугаар зууны зураачийн Сувдан эмэгтэй бүсгүй гэдэг зургийг манайд зурсан. 1632 онд төрөөд нэг 40 орчим л наслсан. Тэгэхээр нэг өндөр бас наслалт бол биш. Ян гэдэг нь нөгөө нэг Николай Коле гэж товчилж дууддаг шиг л тийм Йоханнес болон Ян гэд тэгж байгаа. Ян Вермер гэдгээр илүү алтартай. Тэгэхээр Дельфт гэдэг хотын ер нь хүн. Тэгэхээр тухайн үеийн Голландын ер нь орчин нөхцөл улс төрийн орчин нөхцөл бол Европыг бас донслогсон гэж хэлж болно. Яг энд мэдээж нөгөө түрүүгийн дугаар дээр яригдсан испанчуудын ноёрхал ингээл явах гадал байгаа. Тэгэнгүүт Голландын 17 мууч чинь ингээд хоорондоо нийлжээд үгүй бид нар бол тусдаа Голланд буюу Нидерланд тийм бид нар Нидерландын тусдаа 17 мууч бид нар бол бүгд найрамдах улс гэх мэтчлэн ингээд зарлаад энэ одоо хооронд бол улс төрийн маш аимшигтай харгас хэрцгий тулаанууд бол бас болж исэн тийм үе байгаа юм л та. Тэгэхээр энэ үед юу болсон бэ гэхээр нөгөө нэг улс төрийнхаа нөхцөл байдлаас болоод тэр нийт Нидерландын нутаг дээр байсан хүмүүс наашаа цаашаа айгүйх нүүж ирсэн байна. Ялангуяа өмнө зүгт байсан Нидерланд ард түмэн болохоор илүүгүй хойшоогоо ингэж нүүж ирсэн байна. Тэгэж нүүж ирсэн гэр бүлийнхэн нэг нь болохоор Ян Вермерийн гэр бүл. Тэгээд Ян Вермерийн аавын хувьд бол аав нь бол эхлээд даавны одоо ийм гар урлаач байсан гинэ. Гэтэ тэр даавны гар урлаач гэдэг нь болохоор маш тансаг даав хийдэг. Торго, хамб хилэн гэх мэтчлэн тиймэрхүү даавнуудтай ажилладаг. Тэгээд эхлээд зөвхөн гар урлаач, тийм даав боловсруулдаг тийм хүн байжгаад тухайн одоо нэлийн мөнгө төгрөг олоод тэр мөнгөөрөө их гоё Мелехник гэр гэдэг тийм байшин худалдаж авсан байгаа. Тэгээд тэр байшингаа бол нэм уушин газар мэтэр ажилладаг байсан. Тэгэнгүүтээ бүр цаашлаад Гиген Лукагийн гилдэ буюу Гиген Лукагийн одоо ийм холбоо гэж байсан байхгүй. Тэр холбоонд бол ер нь хамгийн ажаасаа хөдөлмөрч дундаж давхарга ордог. Тэгээд тэгэнгүүт Вермер аав нь бол одоо яг нэлийн тийм халуухан Голланд хүн гэж болно дөө. Хөдөлмөрч тий зүгээр эхлээл нэг юм гар урах дааваа хийдэг хүн байж байгаа л дараа нь уушин газар ажиллаулаад тэгснэ өөр нэр хүндээ өсгөхөөр тий Гиген Лукагийн тэр хөдөлмөрч хүмүүсийн холбоонд нь ороод ямар мэргэжлэр орсон бэ гэсэн чинь урлагийн бүтээлийн худалдаач арт дилер байхгүй. Тэгэхээр Ян Вермерт бол урлагтай нэлээ ойрхон байх тэр орчин нөхцөл бүрдсэн байсан гэсэн үг. Нөгөө аавыг нь ягаад ийм халуухан Голланд хүн гэж хэлээд байна гэхээр нэг удаа бүр нөгөө уушин газартаа зодоо хийгээд тэгээд хөрхөө нэг цэргийн хүнийг зодоод тэгээд нөгөөх нь бүр хідэн сараар имлэг домлог болоод өөрөө нуугдчих мөгдчихсэн тийм нэлээ тийм халуун цустай хүн байсан юм шиг байгаа юм тий. Тэгэхээр гэхдээ ингээл бид нар ингээд өнөөдөр айгу гайхаж магадгүй Ян Вермерийн талаар гэхээс илүү аав ээж ингээл бүхэл ихнэр мөхнөр амар олон хүмүүсийн ер нь амьдралын талаар байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгсэн хүртэл Ян Вермерийн талаар яг өөрийнх нь яг юу бодож юу хийжсэн талаар тэмдэглэлж байхгүй, их сурвалжж байхгүй. Тэр ч байтугай Вермерийн багш нь хэн байсан талаар бид мэдэхгүй. Тийм үү. Амар сэн одоо чинь Карл Фабритиус гэдэг өөр нэгэн зураачийг одоо Рембрандтын шав байсан зураачийг энэ манай Ян Вермерийн багш нь байсан болов гэж бодож байгаа. Тэгтээ тэр таамаг нь юунаас үүссэн бэ гэсэн чинь нэг тухайн үеийн
Голландын одоо хот болгон өөрийн гэснийг танилцуулах номоо гаргадаг байсан байна л да. Манай хотод тийм мундаг хүмүүс байгаа гэд. Тэгээд тэр номон дээр болохоор юу гэж бичсэн бэ гэхээр Вермер чи үхэшгүй мөнхийн галт шувуу айдал Фабрициусын сүнсийг одоо дахин сэргээлээ. Ганцхан өгүүлбэр байхгүй тийм байна. Тэгээд тэр ганцхан өгүүлбэр яагаад Фабрициусын сүнсийг Ян Вермер сэрэж байгаа яагаад вэ гэхээр шавь нь байсан бахаа л гэж одоо урлаг судлаач нар бодож байгаа болохоос бид нар мэдэхгүй. Тэр хүн яагаад урлагийн борловсрал эзэмшихийг хүссэн, яагаад зураач болохыг хүссэн бид нар мэдэхгүй. Тэгэхдээ бас нэг түүхэн талаас нь бодоод үзэх юм бол тухайн үе бол ингээд Голланд 17 дугаар зуун гэж байгаа шүү дээ. 17 дугаар зуунд төрөгийн нэвтрүүлэг дээр хэдүүлээ ярихаар энэ чинь контр информацийн хөдөлгөөн гэдэг ч юм уу католик шашин гэж буцаж сэргэн мандаал том сүм бариулаад тий энэ чинь Италид болж исэн явдлаа байгаа шүү дээ. Тэгээд Италийн зураач нарыг харах юм бол маш том хэмжээтэй домгийн сэдвтэй ч юм уу христийн шний сэдвтэй ч юм уу зургууд зураад л байгаа шүү дээ. Гэтэл нөгөө сонгодог болон барокко гэдэг хоёр урлагчийн хоорондоо өрсөлдөд байгаа байхгүй. Тэгсэн чинь Голландд болохоор эд хөрөнгөний нийгэм үүсээд ингээ капиталист давхарга үүсээд голландчууд юу хийжсэн бэхээр мэдээж улс төрөө тохинуулжсэн тэрний хажуугаар худалдаа 8 эрхэлжсэн. Голландын хамгийн эрх мэдэлтэй хамгийн зураг захиалах боломжтой хүмүүс нь бол худалдаачид, баян худалдаачид. Тэд нар бол ямар зургийг хүссэн бэхээр нэг сүм дотор орж ирэл нэгдүгürt нөгөө нэг сүм нь болохоор ихэвчлэн нөгөө протестант шашинтай учраас бурхан зурагт мөрөгхийг хориглодог шашин. Бурхан зураг зүгээр гэрт байж болно. Гэхдээ нөгөө бурхан зурагт тийм зурганд мөргөн гэж юм байхгүй. Тэгэхээр чин нөгөө энгийн тэр Голланд худалдаачин тийм зураг худалдаж авмаар байна. Гэхдээ тэр зураг нь гэр дотроо байх хэрэгтэй байна. Сүмд биш. Сүмийн зориултын зураг биш. Тэгэхээр нөгөө жижигхэн хэмжээтэй зургууд зураач нар зурх болсон байхгүй. Тийм байна. Нөгөө сүмийн зөгчин дуганы таад дээр шиг биш, ханан дээр биш, зөвхөн гэрт бүр. Тэгээ тэр нь гэрн тийм ийм жижигхэн тав тухтай худалдаач нэг гэр. Тэгээд жижигхэн гэрийн ханан дээр тэнгууд нөгөө нэг хэмжээ жижигхэн болохоор энд бас нэг урлын онцлог гарч ирж байгаа. Зурагч нь хэмжээ жижигдэх тусмаа маш их деталь урах хэрэгтэй болдог. Тэгээд тэр зургийг нөгөө удаан харах зорилттой хүний гэрт өлгөх зураг гэдэг чинь хүн чинь нөгөө удаан ингээд харах тэрийгэ бараг бясалгана харна нэг бодлын их гоё тийм хүнд өдөр болгоно магадгүй тэр сэтгэл зүрхийг дээшлүүлэх зураг мөртлөө нөгөө талын ингээд айгүй олон детальтай байх тийм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Энэ урлагийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр баг голландуудын урлаг гэдэг байхгүй. Тэгээ хүмүүс нөгөө буруугаар ойлгоод байдаг 17 дугаар зууны баг голландуудын урлаг гэхээр италичуудаас мяа байсан болохоор баг голландууд гэдэг ингээд үгүй тэр бол ерөөсөө л нөгөө зургийн хэмжээ нь жижигхэн байсан учраас баг голландууд гэж нэрлэсэн. Маш сонирхолтой. Тэгээд хэрвээ хэдүүлээ яг Вермерийн уран бүтээлүүдийг хараад үзэх юм бол за хоёрдугаар зургийг харах юм бол нөгөө Диана буюу манай Артемида эргэн тойрныхоо одоо өөрийнх нь бараа улагч. Тий, бараа улагч баярлаа. Бараа улагч бүсгүүчүүдтэйгээ цуг байгаа гэд харагч байна. Энэ бол одоо 17 дугаар зууны үеийн педикюр шиг хөлийг нь ингээд угааж арчилж магадгүй хумсыг нь авч байгаа ч юм уу тий. Ийм үйлчлэгч зарц Дианад үйлчилж байгаа байдлаар зурагсан тийм зураг байна л та. Уг нь манай Артемида чинь тий дандаа номныхаа саадагтай тийм тусгай грек сандал гуталтай дүрслэгддэг боловч тийм байна. Энэ дээр бол маш өөрөөр дүрслэгдсэн байна. Тий, энэ дээр ерөөсөө бид нар Диана гэдгийг ганцхан нөгөө толгойн дээр нь байгаа тэр хагас сараар нь л тий мэдэж болж байгаа байхгүй тий тэрэг сараар нь л энэ Диана юм аа гэд. Тэгэхдээ энэ Диана буюу Артемида гэдэг зурган дээр юу гарч ирдэг вэ гэхээр ерөөсөө Ян Вермерийн цаашдаа ашиглах өнгөнүүд тодорхойлж эхэлдэг. Энийг нөгөө урлагийн хэлэнд локал өнгө гэж нэрлэв. Локал буюу ямар ч нөгөө уусгалт холц гэхээсээ илүү тод одоо Монгол зургийн өнгөнүүд байдаг шүү дээ. Монгол зурганд ч гэсэн бид нар өвгөн хуурчийг харах юм бол яг тэр улаан хондон улаан гэдэг өнгийг бид нар ашигладаг. Тэгэхээр тэр нэлээд тод байдаг. Тэгэхээр Ян Вермерийн зургуудад ч гэсэн ийм тод өнгөнүүд ашиглагдаж эхлээд эхэлж байгаа. За тэгтээ бол Вермер энүүгээрээ бас нөгөө бусад Голландын зураач нараас арай өөр байгаад байгаа юм. За тэгээд цаашаага хэдүүлээ 3 дугаар зураг буюу зуучлагч гэдэг нэртэй зургийг харъя. Гомбо маань энэ зургийг сайхан гоё гаргаад өгөөрэй.
Зуучлагч гэдэг энэ зураг болохоор баг голландуудын нөгөө зурдаг байсан зургуудын сэдв нь болохоор за сая бол яг Вермер ингээл эртний грекийн домоглоо оролт яана гэж зурлаа штэ. Гэхдээ ихэвчлэн зурдаг байсан ер нь баг голландуудын зураг бол хүмүүсийн хөгжилтэй байлгах. Нөгөө худалдаачин тийм арт түмжин нэг амар өдөр болгон Иесус Христосыг хараад амьдралын өндөр дэд философийн талаар бодохыг хүсэхгүй байхгүй. Эргэн тойрондоо байгаа манай уушийн газарт юу болж гин, хажуу талын гэрт юу болж гин, манай хүүхдийн сургууль дотор юу болж гин гэх мэтчлэн ахуйн сэдвүүдийг илүүд үздэг гэсэн байна. Тэгэхээр энэ зуучлагч гэдэг нь бол нэг ахуйн сэдв юм. Ямар ахуйн сэдв вэ гэхээр тухайн үедээ маш их тархсан байсан. Бие үнэлэгчийг залуухан хүмүүст ингээд зуучилж өгч байгаа. Зуучлагчийн тухай сэдв байхгүй. Тэгэхээр энэ зургийг харах юм бол нөгөө нэг ийм локал өнгөнүүд буюу тод, ийм холцгүй, ийм тод шар, тодулаан энэ өнгөнүүд манд байна. Шар хувцастай малгайг нь харах юм бол энэ хувцсны түүхээр батлагддаг. Ер нь л нэлийн ийм биеэрээ мөнгө олдог энэ эмэгтэйчүүд маань иймэрхүү малгай өмсдөг байсан байгаа юм. Тэгээд энэ эмэгтэй маань гартаа цагаан вино барьчихсан. Тэгээд эрэхтэй нь араас нь цээжин хэнгэрийнх нь хэсгийг таасан байдалтай. Тэгэнгүүтээ яг гарт нөгөө зүүн баруун гарт нь тий баруун гарт нь л зоос атгуулах гэж байгаа. Тийм байна. Тэгээд тэгэнгүүт зуучлагч чиний хэлээд байна гэхээр энэ артталт нь харагдаж байгаа хар хувцастай эмэгтэй хэлээд байгаа. Мадам юм байна тий. Яг мадам. Тэгэнгүүт энэ үйл явдалд оролцож байгаа чинь хажууд нь байгаа мөртлөө оролцохгүй байгаа юм шиг илүү бид нар лөө үзэгч нар лөө харсан хамгийн захад байгаа нэг хүн байгаа юм л та. 17 дугаар зуун гэхэд бол энэ өмсөн хувцас нь бол нэлээд жоохон хуучных, жоохон хоцрогдсон хувцас гэсэн үг. Тэгэнгүүтээ энэ хүн маань бид нар руу харж байгаа энийг бол Ян Вермерийн өөрийнх нь хөрөг гэж хэлж байгаа. Биднэрт ерөөсөө Вермерийн зураг хөрөг үлдээгүй. Ганцхан энэ зурган дээр л судлаач нарын таамаглаж байгаагаар Вермерийн өөрийнх нь хөрөг байсан байх боломжтой гэд. Тэгээд энэ зурган дээр нөгөө нэг баг голландууд маань ингээд деталь руу анхаарч байгаа гэдэг чинь энд Вермер ямар сайн деталь руу анхаарч чаддаг байсан харагдаж байгаа. Чинь нөгөө Перс, Туркэс орж ирдэг байсан хивс байгаа. Энэ хивсний ширхэг, хивсний хээ. Тэгэнгүүтээ эмэгтэй нь болохоор гартаа цагаан вино барьчихсан. Ян Вермерийг өөрийг нь гэж үзэж байгаа. Буюу энэ зураач маань болохоор гартаа пив барьчихсан байгаа. Пив жоохон мөнгө муутай бол пив, жоохон мөнгө гайгүй бол дарс. Энийг бол байнга хэрэглэх ёстой. Тухайн үеийн муусны хоол ер нь тэр ер нь 0 яаж ордог байсан энэ төр гэд ариун цэврийн асуудлыг бодонгууд яалтчгүй өвчин маш их байсан учраас ийм алкогольны төрлийн зүйлийг бол байнга хэрэглэх ёстой байсан гэсэн үг. Хариуцлагын зорилтоор. Тэгэхээс манай зураач яригч юм байгаагүй шүү. Энэ хивсэн дээр нэг өлгөгдсөн хүрм харагдаад байна те. Энэ бас нөгөө нэг юу ийм үслэг хүрм яг энэ зураачийн өөрийнх нь тэгэнгүүтээ илүү нөгөө ягаад ч юм зураач дандаа нэг юм зураач дүрслэхээрээ юм хуучрал болсон. Дээр одоо энэ бол 16 дугаар зууныхын дээр үеийнх нь хувцас байхгүй юу? Тэрийг бол хэдүүлээ бас дараагийн хувцсных нь өнгө бүр ямар гоё ялгагдчихэж байна. Яг өөрийнх нь тэр хөх суурьтай хүрмдний доор байгаа энэ бордоо суурьтай хүрэн ч юм уу тий. Тийм тий хүрэн. Тэгэхээр деталийг бол гайхалтай тодруулж гаргадаг байж. Яран тийм тий. Актер тодруулж гаргаж байгаа. Тэгэнгүүтээ за дараагийнх нь энэ Вермерийн зургийн онцлог бол за нэгдүгürt бол өнгө байх байна тийм. Дараагийнх нь Вермерийн одоо урлагийн түүхэнд хийсэн хамгийн чухал зүйлсийн нэг бол ер нь гэрэлтэй тоглож байгаа. Гэрлийн тоглолт. Тэгэхээр энэ гэрлийг Вермер баг сэтгэл судлалын одоо шинжлэх ухааныг гэрлээр илэрхийлж байгаа юм шиг ашиглаж исэн гэж хэлж болох юм. Яг тэр за одоо 5 дугаар зургийг харуулъя. Захаа уншиж буй бүсгүйгээд ийм зураг байна. Тэгэхээр энэ захаа уншиж буй бүсгүйгээд зураг яг уу бид нар шууд харж ийн нэгэн бүсгүй гартаа захаа хатгаад уншиж ийн. Тэгээд цонхных нь тусгалд бүсгүүн одоо өөрийнх нь арай илүү бүр тодруулаад харах юм бол нэг юм магадгүй жоохон хөгшрүүлсэн ч юм уу тийм царай байгаа юм. Тэгээд яг бодоод үзэнгүүт магадгүй нөгөө бүсгүйг
тэр цонхны арай илүү өөдөөс харах байдлаар дүрслэх гэжсэн учраас эхлээд энэ нөгөө тусгалаа зурцсан байж магадгүй. Тэг яг нөгөө хажуунаас нь харсан биш. Илүү нөгөө цонх руугаа өөдөөс нь харах юм бол туссан тийм тусгал байгаа. Тэгтээ энэ зургийг бэлэгдэл талаас нь ер нь зургийг бэлэгдэл талаас нь хөөх гоё гэхдээ бас заавал биш байхгүй. Заавал бэлэгдэл орох албагүй. Энэ дээр болохоор нөгөө тоор жимс байгаа юм. За тэгээд тоор жимснүүд нь хэрвээ ийм ер нь бол янз бүрийн эрг гоё дүрс бэлэгдлүүдтэй л дээ. Гэхдээ тоор жимс ийм цэвэрлэгдээгүй ястайгаа бүрэн бүтнээрээ дүрслэгдэхээрээ ингээд хайр дурлалын нэг тийм шаналл те ер нь тийм нөгөө ийм ингээд айгүй гоё юм зөөлөн жимс байгаад байдаг мөртлөө дотор айгүй том ястай гоё юм айгүй хайр дурлалын тийм асуудал тийм зүйлийг бол бэлэгдтiin. Тэгэхээр Vermeer энэ тоор жимсийг үнэхээр яг тэр бэлэгдлийг нь ашиглаж зурсан үгүй юу гэдгийг бол мэдгүй. Гэхдээ бид нар болохоор илүү одоо энэ нэг юм гэрлээс нь шалтгаалаад ямар уур амьсгалтай байгаа вэ гэдгийг нь харж байгаа. За мэдээж энэ бүсгүүн царай төрхний хувьд ингээд бүсгүй бол их гоё хувцастай байна. Тухайн үеийн язгууртнууд өмсөх тэгээ үнэт хувцастай үсэг эзгийн хувьд ч гэсэн их сайхан хувцсан. Тэгэнгүүтээ гэрэл нь болохоор Vermeer-ийн зургийн онцлог дээр дандаа зүүн талаасаа юу яана цонхноос орж ирнэ. Тэгээ Vermeer-ийн гэрэл ерөөсөө юу яахгүй. Караважо бол чинь театрын гэрэл шиг гэрэл тавьдаг гэсэн. Хар фон дээр ингээл нэг цагаан гэрэл байгаа л. Тэнгүүд Vermeer болохоор яг нарны гэрэл. Гэхдээ яаж тусах вэ? Жишээ нь энэ эмэгтэй магадгүй гунигтай байх. Энэ эмэгтэйг энэ төр доошоо юм унжсан байдалтай харц ч юм уу энэ тоор жимс гунигтайг нь илэрхийлээд байгаа. Хайр дурлал нь магадгүй бүтлгүүтсэн байх. Тоорон дээр нэмэд бэлэгдлийг нь хэлэхэд зүгээр нэг бүтлгүй хайр дурлал биш. Нөгөө одоо хамтрагч нь их нэртэй юм уу нөхөртэй байх. Тийм бэлэгдэл байна. Тэгэнгүүт энэ гэрэл болохоор ерөөсөө энэ орон зайг бүтнээр нь ингээд нэг юм гоё найдварын гэрэл бол биш байгаа. Тийм байна. Амьдрал чинь дуусаагүй. Гэхдээ ингээд яг ингэж урлаг судлаач нар таамаглал явж исэн чинь энэ бас магадгүй бүр илүү баталгаатай болсныг 5-ын 1 дэх зураг дээр харуулъя. Яасан бэ гэсэн чинь саяхан хэдхэн жилийн өмнө сэргийн завсарлагч нар энэ зургийг нөгөө рентгенээр хараад тэгсэн чинь бүр сүүлд нь Vermeer-ийг бүр нас орсны дараа өөр нэгэн зурааж ханыг нь будаа хийсэн байгаа байхгүй. Тэгэхээс ханан дээр нь манай нөгөө Эрот манд дүрслэгдсэн байсан байхгүй. Хайр дурлалын сахилгагүй бурхан Эрот манд. Энийг тэгээд дартсан байна гэсэн үг юм байна тий. Энэ ер нь юу байхгүй юу? Vermeer маань залуудаа нэг өөрийн гэсэн захиалагч нартай байсан. Ер нь бол нэлээд юм баян тансагч. За баян тансаг нашин гэхдээ ер нь бол нэг тэгж бусдад баригдаад байхгүйгээр тэгээ захиалгын мөнгөөрөө амьдарч явах тийм боломжтой л тийм зураач байсан байгаа. Тэгэнгүүтээ энэ зургийг нь болохоор нэг хажуу хавирганд нь амьдардаг талхчин худалдаж авдаг байсан байна л да. Зургуудын нэр нь. Тэгээ тэр талхчин болохоор бүр амар олон зургийг нь худалдаад авсан. Тэгээд өөр нэг юм Францын дипломат хурж ирээд тэр дипломат болохоор яг эдгээр талаар бичсэн байт юм байна л да тэмдэглэл дээр. Тэгэнгүүт нөгөө би энэ Vermeer-ийн зургийг тэр талхчнаас авъя гэдэг тэгсэн чинь энд Колондод алдартай зураач байт юм байна. Тэр энэ Vermeer гэдэг юм байна. Тэгээд яг хөө би талхчнаас авъя гэсэн чинь 616 гүйлтэн гэдэг юм да. Гэт амар ууралцсан бичиж байгаа байхгүй. Тэгээд 616 гүйлтэн гэдэг бол Лейдений их сургуулийн профессорын 2 сарын цалин. Тэгэхээр нэлээд юм үнэтэй хэлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ зургууд маань 1696 онд одоо эхлээд Vermeer-ийн эхнэрт очоод эхнэрээс нь дараа нь эхнэрийнх нь нахтан жилүү ингээд хамаатнуудаар нь дамжиж агаад 96 онд ерөөхдөө 21 зураг нэм дуудлага гуталтайгаар зарагдсан байгаа юм. Тэгээд бас дундаас нь олон юм алга болсон. Гэхдээ ер нь бол ингээд тэгэхээр энэ нөгөө коллекц нь өөрөө Vermeer-ийн зургууд өөрөө маш цөөхөн одоо 34 хүн ширхэл байгаа юм дэлхийд. За нэмэх 2 3 заримдаа тэр мөн тэр нь биш гэдэг. Батлаа эргэлзээтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр чин энэ зургууд бас нөгөө дуудлага худалдаа руу очидлоо нэлээд их замыг туулсан гэсэн үг.
За хоёлаа дараагийн ивент итгэжээ танилцуулъя. За үрждэг сар хариултаа хадгалын бүтээгдэхүүнийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк маань байна. За худалдаа хөгжлийн банк маань 2025 оны 3 сарын 12-ноос 2025 оны 4 сарын 12-ны хооронд хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээ 50,000 төгрөг болгон урамшуулж байгаа юм байна. За урамшуулалт төлбөрт хэрхэн хамрагдах вэ гэхээр хэрв та худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол дэлгэцээр гарч байгаа QR кодыг уншуулад TDB онлайн аппликейшн татаж харилцагчаар бүртгүүлнэ. Та аппликейшнийг ашиглан 6 болон түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансны илгээх ёстой. Мөн та харилцах дансны илгээ тэр харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito, Visa болон Master гэх зэрэгтэй Bit болон Bitbus картуудыг захиалаад нээлгсэн харилцах данстайгаа холбох ёстой юм байна. Аппликейшныхаа хэлбэр хоримтлалцыг хариултаа хадгалын үйлчилгээг ашиглан карттай харилцах дансаа та 6 болон түүнээс дээш сарын хугацаатай нээлгсэн худалдаа хөгжлийн банкынхаа хадгаламжийн данстай л холбочих юм байна. Тэгэхээр та нөгөө картаараа тооцоо их болгондоо тодорхой дүн нь таны хадгаламж руу ороод байна гэсэн үг. За хэрвээ та худалдаа хөгжлийн банкны харилцагч бол энэ үйлчилгээнд одоо бүчнээр бүртгүүлэхийг хүсэж байгаа бол мөн урамшууллын хугацаанд 3 сарын 12-ноос 4 сарын 12-ны хооронд багтаж хариултаа хадгалын үйлчилгээнд шинээр бүртгүүлэх ёстой юм байна. Та өөрийн ашигладаг харилцагч дансан дээр худалдаа хөгжлийн банкны Brito, Visa болон Master картууд та байх ёстой, байхгүй бол та өөрөө аппликейшн ашиглаад Bit болон Bitbus картыг захиалах боломжтой. Та хариултаа хадгалын үйлчилгээг холбосон харилцах дансаа өөрийн 6 болон түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоол та гүйлгээ болгон дээрээ тохиргоо хийсэн дүнгээрээ хадгаламжиндаа урамшуул хийгээд байна гэсэн үг юм байна. Хариултаа хадгалын үйлчилгээг ашигладаг харилцагч нар байгаа шүү дээ үгүй. Тэгэхээр яах вэ гэхээр та урамшууллын хугацаанд хариултаа хадгалын үйлчилгээнд бүртгэлтэй дүнгээ худалдаа хөгжлийн банкны онлайн ашиглаад нэмэгдүүлснээр үрждэг сарын урамшуулалд одоо оролцох боломжтой. Хэрвээ та дүнгээ нэмэгдүүлэх боломжгүй буюу та хариултаа хадгалын үйлчилгээг өөрөө 5,000 төгрөгөөр сонгоцсон байж болно шүү дээ. Тийм бол та шинэ хадгаламжийн данс нэгээд тэр данстайгаа холбочих болох юм байна. Тэгэхээр бас боломжтой байгаа тийм ээ тий. За тэгээ урамшууллын хугацаа нь 3 сарын 12-ноос 4 сарын 12-ны хооронд урамшууллын 25,000 төгрөгийг таны дансанд хязээ орох вэ гэхээр 7 хоног бүрийн даваа гараг чалгуур хангасан харилцагчийн хадгаламжийн данс руу орох юм байна. За та харилцагч нэмэлт урамшууллын 25,000 төгрөгийг үрждэг сар урамшуулалд нэг л удаа авах боломжтой. Тэгээ хариултаа хадгалын үйлчилгээгээр хоригдлуулсан явцын дүнг 7 хоног бүрийн даваа гарагт таны банкнд бүртгэлтэй байгаа гар утасны дугаард мессежээр очих юм байна. Тэгэхээр та худалдаа хөгжлийн банкын дурын салбар дээр очиод хэлбэр хоригдлол хариултаа хадгалын үйлчилгээг нийлгэх боломжтой. Мөн 18 тэгтэг 17-9 18 тэгтэг 17-9 утсаар холбогдсон мэдээлэл авах боломжтой юм байна. Ивент тэтгэгч нартаа маш их баярлалаа. За тэгээд ингээд ерөөхдөө Vermeer маань гэрэл болон энэ өнгөнүүд их чухал байдаг байх нь байна. Тэгэхээр яг Vermeer маань совдан эмхтэй бүсгүй гэдгээ яг хинээс зурсан бэ? Юуны учир зурсан бэ гэдэг тэр олон вариант байна. Тэгэхээр яг совдан эмхтэй бүсгүйг харах юм бол энэ болохоор 17 дугаар зууны Голландын урлагийн троны гэдэг жанрт хамрагддаг юм. Троны гэдэг нь болохоор Голландаар бол зүгээр нөгөө царай одоо ялангуяа нэг тийм масасан ч юм уу ямар нэгэн тийм энгийн байдгаас өөр үйлдэлүүдийг харуулсан тийм царай төрхийг хэлж байгаа. Тэр царай төрхийг нэлээд тодруулан өөр элдв интерьерийн чимэглэлгүйгээр яг л тэр цээж хэсгийг одоо цээж зураг гэдэг шиг тийм цээж уран зургийг хэлдэг юм байна. Тэгэхээр энэ маань троны гэдэг бол ер нь яг хүмүүс нөгөө чимэглэлтийн зориулалтаар нөгөө манай голландууд маань л их хвчлэн бас ингээд янз янзын инэттэй ч юм уу тий эсвэл сонирхолтой тийм дөрүүдийг бол гэртээ өлөгдөг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ совдан эмэгтэй бүсгүүл троны нарын нэг юм байгаа. Тийм троны гэдэг жанрт хамрагдаж байгаа. Тэгээд совдан эмэгтэй бүсгүүг болохоор юу гэж үздэг вэ гэхээр нэгдүгээрт за энэ маань бол Ян Vermeer-ийн том охин байсан байна гэдэг. Гэтэл совдан эмэгтэй бүсгүй 1665 онд зурагдсан зураг энэ үед том охин нь 12 настай байсан. Нэрээ охин хүүхэд гэснээс манай Ян Vermeer-ийн эхнэрийг би тэр гайхалтай эмэгтэйгийн нэрийг бүр дуудмаар байна. Катерина Болнес гэж байгаа байхгүй юу? Яагаад гайхалтай эмэгтэй гэж байгаа гэхээр энэ хоёр 20 жилийн туршид 15 хүүхэд төрүүлсэн.
Энэ бол эмэгтэй хүний үед маш их хөдөлмөр те бурхан минь. Тэгээд том охин гэхдээ яг сувдан эмэгтэй зураг бүсгүй зурагтаж хаад 12 настай байсан учраас энэ бол 12 настай тийм жоохон хүүхдийн зураг бол биш байна. А эхнэрийг нэгэд тгийгээр энэ нь бас нөгөө яг эхнэр нь бол тухайн үед нэлээд илүү том хүний царайтай байх байсан 12 настай эмэгтэй хүн те 12 настай хүүхдтэй эмэгтэй хүн. Гэхдээ тэнгууд нөгөө нэг бидний Шивалигийн нөгөө киногоор те Шивалигийн зохиолоор сүүлд нөгөө кино гарсан. Тэгээд сувдан эмэгтэй бүсгүй Скарлетт Йоханссон тоглол. Тэгээд тэрэн дээр бол нөгөө нууц амаргна гэж гардаг штеп. Гэтэ энийг бол яг шулуухан хэлэхэд бол би л хувьдаа болон бусад урлаг судлаач нар үгүй гэж бодож байгаа. 15 хүүхдийн хажуугаар хизээ нууц амрагтай байх тийм үстэй. 15 хүүхэдтэй тий эхнэртэй маш их хайртай байсан байхгүй. Фермер яагаад тэгэхээр ихэвчлэн фермерийн энэ урлагийн бүтээлүүдийн сэдв нь эмэгтэй хүний дотоод ертөнц. Тэгэд эхнэрийгээ дандаа натур болгож эхнэрийнхээ зургуудыг зурдаг. Эхнэр нь юм жирэмсэн байгаа байдлыг зурдаг. Тэгэхээр ер нь бол эхнэрээ хайрлах тэр нэг юм нарийн нандин хайр нь маш тийм зүй тогтолтой. Одоо гармоничны гэж хэлдэг тийм хармоникал буюу их тийм зөв тогтолтой тийм зургийн уур амьсгалыг их өгдөг байсан. Тэгэхээр эсэргээрээ энэ трони гэдэг жанрт учир нь байгаа. Трони гэдэг жанр болохоор цуглуулгын дүр бүтээдэг. Ямар нэг хувь хүнийг дүрслэх гэхээс илүү цуглуулгын дүр бүтээдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар сувдан эмэгтэй бүсгүй гэж хинбэ гэж асуух боломжгүй гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө магадгүй тэр нэг эмэгтэй хүний нарийн нандин байгаа байдал те ингээд вермерийн хийж чадсан энэ сувдан эмэгтэй бүсгүй яагаад биднэрт хамгийн их бас таалагдаад байна гэхээр тэр хязгааргүй үргэлжлэх өчигдрийн ярьсан колесо фортуна гэдэг шиг тэр хувь заяаны энэ өндөр их эргүүлгийн нэгэн ихшин анирыг татаж аваад тэр эмэгтэй энэ сувдан эмэгтэй бүсгүн зүгээр л ингэж хаашаа харж байгаа тэг байдлаар аль хэдийн үзэгчийг өөрийнхөө тэр ертөнцлөв татаад оруулж байгаа. Тийм учраас энэ эмэгтэйдээ бид нар өөрөө ирэхгүй диалог харилцан яриаг үүсгэж идэг байх л та. Тэгэхээр нөгөө сувдны тухайд болохоор мэдээж энэ бол хэрвээ сувд гэдэг зүйлээ л та. Энэ ийм хэлбэрийн хэмжээний сувд ингээд аавна гэх юм бол энэ бүр хязгааргүй хэмжээшгүй баян байх хэрэгтэй. Харин тийм маш том сувд шүү. Ийм том сувд ер нь байгаль дээр ч баг байхгүй байлаа гэж бодоход маш үнэтэй. Тий, төгс хэлбэртэй. Тэгэхээр энэ өмсөн хувцсны хувьд бол тюрбан малгай гэж байгаа ойрхот орнын тий ойрхот орнын малгай. Энэ дээр бол яг мэдээж 17 дугаар зууны Голланд эмэгтэйчүүд хийж ойрхот орнын тийм тюрбан малгай өмсдөггүй байсан. Гэхдээ Рембрандтын зургийг ч харсан ер нь нөгөө зураач нар чинь нэг юм цоглуулах тий ойрхот орнын ч юм уу тийм экзотик тийм сонирхолтой содон юмнууд дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй натур бүсгүүдээ ч юм уу тий ийм малгай өмсгөлцсөн байж болохын зүгээр содон гэдэг талаас нь сувдан эмгний хувьд бол ийм сууд байх боломжгүй. Энэ бол сууд биш, Венецийн шилх. Эсвэл перламутр хэмэх нөгөө арай хясааны төрлийн тийм чимгэл байх боломжтой. Ямар ч үсэн энэ бол тийм үнэтэй сууд байх бол боломжгүй. За мөн сувдан эмэгтэй бүсгүн өөр нэгэн юм биднийг татаад байгаа одоо хагас инээмсгэл. Энийг бол нөгөө хойд зүгийн Мона Лиза гэж нэрлэж байгаа учир нь болохоор хагас инээмсгэлтэй тэр хагас инээмсгэлийг нь фермер зүгээр л уруултынх нь хоёр өнцөгтөр нэг юм цагаан толб хийснээр тодруулсан байдаг байхгүй. Нүдэн дээр нь ч гэсэн ганцхан цагаан толб. Сувдан эмэг гэсэн чинь хоёрхан ширхэг цагаан толб гэх мэтчлээ. Тэгээд эмэг шиг харагдаж байна те бид бүтэн. Тэгээ бид нэр ингээ холоос харахаар эмэг шиг харагдаад байна. Яг гэрлийн мастер байжээ. Энэ гэрэл нөгөө нэг зүүн талаас орж ирдэг гэрэл нь байгаа. Энэ гэрэл нь тэр чигтээ ингээд энэ бүсгүүдээр яаж байгаа. Гэтэ бид нарт яг одоо нөгөө энэ арийн фон тасгар байсан харагдаж байгаа. Энэ бол цаг хугацаа ингэж энэ зургийг манд илээсэн байна. Тэгэхээс үшвэл анхандаа бол фон нь бол тийм ногоон юу байсан юм бэ? Хөшөг байсан юм бэ? Энэ бол рентгенээр харагддаг. Сонирхолтой байна тий. Ер нь за тэгээд эцэст нь төгсгөлт нь хэлэхэд одоо надад 3 минут байгаа юу? 2 минут байгаа юу? Байхгүй юу? Та бүх маань нөгөө зураачийн урлан буюу дүрслэх урлаг гэдэг нэрт анх дүрслэх урлаг гэдэг нэртэй байсан. Зураачийн урлан гэд Рембрандтын уучлаарай. Вермерийн зургийг хараарай. Энэ зурган дээр болохоор нааталт нь сандал тавьчихсан байдаг. Зураачийн урлан харуулсан хэрнээ. Тэгэхээр энэ сандал дээр үзэгч та
суугаач гэж байгаа юм шиг. Ерөөсөө л Вермарын зөв тогтолтой тий гэрлэр дамжуулж тэр нарийн нандин ертөнцийг харуулсан зургууд бол үргэлжийн мөнхийн биднийг урлагийн ертөнцлөө уурдаг тийм зургууд байгаа. Гайхалтай. Баярлалаа Амина. За маш их баярлалаа. За энэ бол шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувгийн уран зураг нэвтрүүлэг байлаа. Студиуд урлаг судлаач маш битгий Амина хөтлөгч мөнгөцөл ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хост толгойноор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хариултаа хадгалын хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк болон өдөр бүр шинэ ураатай түлээжүү ивент итгэн хүргэлээ. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.